Тэтгэлийн тайзнаа овс 100 жилийн арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлын товч танилцуулга мөн хүрэлцэн ирсэн оргидон ирсэн та бүхэндээ зориулж мэдлэгээ дэвшүүлнэ хэмээн овс аймгийн засаг дарга ноён сэмждийн бачиргал таныг тайзнаа өрн дуудъя дуудаши. Сайн байцгаана уу эрхэм хүндэт увс нутгийн уугуул иргэд ахан дүүсээ та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг айлтхан мэдчилж байна. Өндөр улсаан өргөн хөндийгөө увс нуураа түшиглэн өссөн увс нутгийн уугуул ахан дүүс. За мен одоо увс нутгийн болон ээжээрээ бахархан явдаг увс нутгийн одоо хойч ирээдэг болсон Үрсад та бүхнийгээ бас Монгол улсын Альч аймаг Альч суманд Улаанбаатар хотод Альч салбарт ажилласан авьяас бэлэг арга ухаанаараа амжилт гарган аж төрж байна гэдэгт увс нутгийн уул уус галгууламтоо сахин сууж байгаа 85 мянган ахан дүүс нь бас итгэж найдаж харж явдаг шүү гэдгийг бас илэрхийлж хэлхийг хүсэж байна. За ингээд 2025 онд Увс аймгийн түүхт 100 жилийн ноон баяр тохиож байна. Тэгээ энэхүү баяр наадмыг хэрхэн яаж бэлтгэл хангаж зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар та бүхэндээ бас аль болох товчхон мэдээлэл хийе. За Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баттулга дарга сая хэллээ. 2024 оны 12 сард бас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас тогтоол гаргаж ажлын хэсгийг одоо Увс аймгийн засаг дарга миний бие ахлахаар одоо нийтдээ 13 ажлын хэсэгтэйгээр байгуулж өгсөн. За бид бүхэн бас бэлтгэл ажил зохион байгуулалтаа увс нутагтаа хийгээд үргэлжлүүлээд дархан Эрдэнэт Сэлэнг аймгийн нутгийн зөвлөлүүдтэй бас ажиллаа танилцуулаад тэднийхээ санаа бодлыг сонсоод ингээд Улаанбаатар хотод нэгдсэн арга хэмжээгээ зохион байгуулж байгаа юм аа. За энэхүү баяр наадмын арга хэмжээнд нийтдээ бол 13 ажлын хэсэг байгаа. За энийг дараачийн явуулчих. За 2 сарын 19-ний өдөр бид бүхэн бас Увс аймгийн төв Улаангом хотод нутагтаа аж төрн амьдарч байгаа бас бизнес эрхлэгчдийнхээ төлөөлөл болон уулзаж хандвийн одоо аянаа эхлүүлсэн. За Увс аймагт бол нийтдээ бэлнээр 1 тэрбум төгрөг, за бэлэн бусаар бас 1.5 тэрбум гэхээр 2.5 тэрбум төгрөгийн хандив бол бас цугласан. За мен одоо Дархан хот Эрдэнэт хотод байгаа Сэлэнг аймгийн нутгийн зөвлөлөө бас цуглуулж хамтарч уулзсан. За Дархан хотын нутгийн зөвлөл бол хандив босгосон хандиваараа бас найрамдлын хот учраас Увс аймгийн Улаангом суманд байгаа борт толгой бол найрамдлын хөшөө юм байна. Тийм болохоор бид бүхэн борт толгойг тогтчуулъя гэж бас амлаж авч байгаа. За Эрдэнэт хотын нутгийн зөвлөл бол бас хандиваа цуглуулаад тодорхой бүтээлч ажилд оролцъё гэсэн юм саналаа гаргаж байгаа. За дараагийн слайд авчих. Гүйлгдэг юм байна уу? За нийтдээ Увс аймгийн энэ баяр наадмыг зохион байгуулахад давхар бас Увс аймагт баруун бүсийн хурд 2025 морин уралдаан бас болох юм. Тэгээ энэ бол бас нэлээдгүй тийм том арга хэмжээ болно. Энэ уралдааны бас миний ойлгож мэдснээр бол төрөө болон айраг нь улсын баяр наадмын төрөө болон айрагтай бас адилхан ирмэлэгддэг учраас Монгол улсын бас өнцөг булан бүрээс уяачд бас очих юм байна гэж. Тэгэхээр шагналын сан бас нэлээдгүй өндөр болно. За бид бүхэн бол шагналын сан гаргахдаа бол Увс аймгийнхан айхтар, Увс аймгийнхан мундаг учраас баг төрөө болгон машинтай төрөө бөхөн машинтай их сүртэй болно гэж бас яригдаад байх шиг байна. Бид бол тэгж зохион байгуулахгүй хит баярхсан тийм зүйл бас байхгүй. Гэхдээ бас олонний жишгээс доогуур орохгүй. Нийтийн жишгээр явна гэж төлөвлөж байгаа. Тухайлбал одоо
Бүхийн барилдааныг одоо зохион байгуулахад бол 125 сая төгрөгийн зардал гарнаа. Шагналт нь гэж одоо төлөвлөж байна. За өсвөрийн бүхийн барилдааныг 10 сая 500 мянга. Их насны мордыг бол одоо бүхэлд нь 114 сая 700 мянгаар байлжуулах юм аа. Энэ бол одоо төрүүлсэн морь бол нэг 25 сая төгрөг. Гэхдээ 40 орсон морь бол 500 мянга байхаар ингээд одоо хоошоо бол бас бор уяачд бас гайгүй шагнал авахаар ингэж төлөвлөж байгаа. За их нас азраг бол бас соёолонтойгоо бол том 3 нас нь бол 114 сая 700 мянга байна гэж ингэж төлөвлөж байгаа. За тэгээ эхний хань дэвлэгчд тодорсон. Тухайлбал одоо өсвөрийн бүхийн барилдааныг бизнес эрхлэгч цогоо гэж хүн байдаг. За тэр хүн ивент итгэж байгаа бол их насны морийг бол одоо Монгол улсын алдарт уяач Бадарчин Нуруусан буу гэж аж үйлдвэрийн гавьяат ажилтан Увсан аймагт бас бизнес эрхэлдэг ийм хүн байгаа. Энэ хүн одоо ивент итгэж байна. За азарганы бай шагналыг бол Монгол улсын тод манлаа уяач Монгол улсын бас аж үйлдвэрийн гавьяат ажилтан одоо Бичээрэн Далаагуу бас ивент итгэж байгаа. За мен одоо Бичээрэн Далаагуу бол гэр бүлийнхаа зүгээс ивент итгэж байгаа. Манай улсын их хурлын гишүүн Батбаяр гишүүн маань бас энд бас оролцож байгаа. За мен одоо соёолын насны мордын уралдааныг бол Тоосхон уул компани захирал Даваажавын алдар Ембүгийн баяраа гэж Увсан аймгийн Түргэн сумын гаралтай юм бизнес эрхлэгчид Улаангом сумд аж төрдөг. Тэгээ энэ хүмүүс бол одоо соёолын насны мордын шагналыг дааж байгаа. За хязаалан насны мордын шагналыг бол Зүүн говь сумын нутгийн зөвлөл хариуцж авч байгаа. Зүүн говь сум бол бас хурдаараа алдартай тэр дундаа бас дөнөн өгөх гээд домогтой юм хурд байсан. Тийм учраас одоо хязаалан насны шагналыг бол Зүүн говь сумын нутгийн зөвлөл маань бас хариуцж авч байгаа. За шүтлэн насны шагналын бай шагнал 99 сая 700 мянган төгрөг болж байна. Энийг бол одоо манай Увсан аймгаас сонгогдсон улсын их хурлын гишүүн Банзрагчийн Төвшин гэж хүн одоо бас амлаж авч одоо энэхүү одоо бай шагналыг гаргая гэж байгаа. За ингээд одоо дааг, сонгомол дээд, сонгомол дунд, сонгомол доод гэдэг одоо мордын шагнал бол одоогоор бол тодорхойгүй байна. Жороо морины шагнал, хатраа морины шагнал бол бас Улаангом сумдаа эзэнсэн. Тий Төмөнд нээлттэй Хязгаар гэж компани захирал Лайхны Синксамбу гэж одоо тээвэрчтэй холбооны тэргүүн хийдэг ийм хүн байдаг. Энэ хүн бол бас Жороо морины шагналыг хариуцж авч байгаа. За Сур харвааны шагналыг бол Дүүрэн шин компани үүсгэн байгуулагч Баянсангийн Бимбэж Аргал гэж Увсан аймаг дэх төрийн банкны эрхлэгч захирал гэдэг ийм хүн хариуцаж одоо бай шагналыг гаргаж байгаа. За Шагаа харва 36 сая 700 мянга болж байгаа. Энийг бол одоогоор хандивлагч тодорхойгүй. За нийтдээ Увсан аймгийн баяр наадмын бүх морь Сүрэн харвааны шагнал нийтдээ 1 тэрбум 171 сая 300 мянга төгрөгийн шагнал гарахыг зохион байгуулалтын зардал орохгүйгээр. Тэгэхээр 1 тэрбум 171 сая 300 мянгаас ихэнх нь бол одоо ингээ хандивлагчтанд тодорцсон. Одоо бол харин бүхийн бай шагнал 125 сая хандивлах эзэн тодорхойгүй. Дааг 99 сая 700. За мен сонгомол 3 нас Шагаа харва гэсэн ийм уралдаан тэмцээнийхэн шагнал бас тодорхойгүй байгааг бас та бүхэн анхааралтай авахыг хүсэж байна. За дараагийн. За ер нь энэ баяр наадмыг дагаж зохион байгуулалтын бас нэлээдгүй зардал гардаг. За мөн одоо энэ баяр наадмын үеэр одоо шууд дамжуулалт хийгдэн 100 жилийн ой медаль хийдэг юм байна. Бас Ахмад буурлуудаа 100 жилийн ой медаль, дурсгалын медаль өгдөг. За мөн 100 жилийн ой ингрийн тэмдэг хийн. Ой ном бүтээх, хэвлүүлэх зардал гарна. Энэ 150 сая гэсэн. За энэний одоо 100 сая хэвлэлийн зардлыг нь бол одоо улсын их хурлын дарга амар баясгалан дарга Увсан аймгаас сонгогдсон учраас Соён Принт гэж гэр бүлийнхээ компаниас бас ивент итгэж байгаа 100 сая төгрөгийн. За мен одоо увс 100 баримтат хийнү. За зөвхөн одоо наадамд зориулсан зардал байж болохгүй. Хүүхэд залуучуудаа чиглэсэн бас ажил хийх ёстой. Бидний ирээдүйн өсвөр багчуудад зориулсан одоо Увсан аймгийн түүхийг харуулсан комик ном хий гэсэн юм санаа байна. За мен одоо залуучуудад зориулсан TEDx Увс гэдэг юм форум нэвтрүүлгийг хий гэсэн юм санаа байна. За энэний зохион байгуулалтыг бол одоо улсын хурлын гишүүн Инхбатын Болормаа гишүүн маань одоо хариуцж байгаа. За мен одоо брэнд дүр бүтээх, AR көтөж хэрэгжүүлэх, за баярын үеэр ажиллах бүрэлдэхүүний хувцас, хэрэглэл, урамшуулал,
Хиргас нуурын харт ирмэст одоо бас нэг фестивал цувралаар зохион байгуулъя, аялал жуулчлалтай зориулаад онлайн урлагийн тоглолт зохион байгуулъя. За хоошоо гүйлгээрэй. Гэх мэтлэн одоо тэгээд одоо баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа хий. Баярын хурлын хүндэтгэлийн концертын арга хэмжээ тусдаа хийж таарч байна. Нээлтийн орой шоу хийн, хаалтын орой дахиад нэг шоу хийж таарч байна. Хүндэтгэлийн хүлээ авалтын зардал. За ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанууд бас нэлээд гарна. Нийтийн хэв журам сахиулах үйл ажиллагааны зардал 380 сая. Бэлэг дурсгалын зардлууд. За минь одоо энэ баяр наадмыг зохион байгуулах одоо зохион байгуулалтын үйл ажиллагааны зардал 450 сая. Морних, бөхих, сурын гарваа, за минь одоо худалдаа үйлчлэгээний асуудал, жорлон, хог хариуцсан ажилтнуудын цалин гэх мэт. За ингээд соёлын үйл ажиллагааны зардлууд, мэдээлэл, PR, сурталчилгааны зардал, бусад зохион байгуулалттай холбоотой зардал гэх мэтчтэн. Нийтдээ нэг 24 нэр төрлийн зардал гарч байгаа. Баяр наадмыг зохион байгуулахад 6.3 тэрбум төгрөгийн зардал гарч байна. Тийм. Шагнал нь 1.2 тэрбум. Баяр наадмыг зохион байгуулах одоо урлаг, соёлын болон материалог бус зардлууд бүгд нийлээд 6.3 тэрбум. Өөрөөр хэлбэл 7.5 тэрбум төгрөгийн төсөвтэй ийм наадам болно гэж бид бүхэн бол төлөвлөж байна. За зөвхөн одоо баяр наадам хийгээд өнгөрөх биш бас увс нутагт юу илтгэх юм бэ? Баяр наадмын үеэр та нар бас ажил хийгээч гэдэг ийм санаачлагууд бол бас орон нутгийн иргэдээс, за минь одоо увс нутгийн уугуул суугуул иргэдээс бас нэлээдгүй санал гарсан. За энэхүү ажлын жагсаалтыг бол одоо та бүхэндээ бас танилцуулъя. За бид бүхэн бол яг улсын болон орон нутгийн төсвөөс бол тодорхой төвшөнд бүтээн байгуулалтын ажлуудыг бол хийж байгаа. За үүнээс гадна энэ ч улсын төсвийн ажил юм байна. Одоо манай аймгийн одоо цэнгэлдэх хүрээлэн гэж ярьдаг. Одоо энийг бол бас ингээд засаж тогтчуулах шаардлага байна гэж байгаа. Одоо бол бас хэтэрхий тийм шороо бүргэсэн тогтчлт муутай байгууламж нь сайхан юм байгууламж байдаг. Үндсэн хийцэн. Тэгэхээр энийг бол сайхан ногоон байгууламж үхий ийм байдлаар бас засаж тогтчуулъя. Энэ 1 тэрбум төгрөгийн төсөв гарах нэ гэд. Тэгээ энийг бол барилга утаагуулалтын сайдын багцаас одоо манай улсын хурлын гишүүн цогтгэрэл гишүүн маань хөөцөлдөж бас шийдүүлж байгаа. Тэгээ одоо энэний ажилт нь бол одоо дулаархаар эхэлнэ. За дараагийн ажил. За минь одоо энэ төв цэнгэлтгийн гадна одоо бол шороон зурвастай энэ зогсоол байдаг. Энэ зогсоолыг бас бүхэлд нь асфальт бетоноор хүчиж бас сүүлийн үеийн бас нэг олон жил ашиглахаар юм чанартай сайн зогсоол хийе гээд нэг 3.5 тэрбум орчим төгрөгийн төсөвтэй ийм ажлыг төлөвлөж байна. Тэгээ энэний ажлыг бол манай улсын хурлын гишүүн түлшэрч өгчний сайд, Чойжл сүрэн сайд маань хөөцөлтөд ерөнхийдөө санхүүгийн асуудлыг шийдвэрлэж байгаа. За дараагийн ажил. За улаан уул руу явах аршаан чиглэлд бол одоо шорон замтай байгаа. Увс аймгийн одоо ард иргэд Увс нутгийн уугуул та бүхэн Увс аймагт очихороо аршаан дээрээ очиж нэг аягаар аршаан уудаг ёс бүр тогтцсон тийм ээ. Тэгэхээр энэ замыгаа бол бас засмал зам болгоё. Асфальт бетоноор хучия гэдэг ийм санаачлал гаргаад зураг төсвийг хийцэн саналаа хөргөөлцөн 3.4 тэрбум төгрөгийн зардал гарахаар тооцож байгаа. Гэхдээ энийг бол одоо манай аймгаас сонгогдсон их хурлын гишүүд маань хөөцөлдөж байгаа. Бас бүтэх хэсгийг нь одоогоор шууд тодорхой хэлж мэдэхгүй байна. За дараагийн ажил. За баруун тойргийн зам гээд гурлийн үйлдвэрийн уулзуураас одоо дээшээ эргээд одоо энэ наадмын талбай нь хажуугаар өнгөрөөд урагшаа ингэж урж ирдэг ийм зам байгаа. Энэ замын асуудал санхүүжилт нь бас 3 жил дараалаад хуваагаа тавьчихсан, замаа хуулаа хийцэн, хусаад авцсан хуучин замыг нь. Тэгэхээр одоо энэ баяр наадмын үеэр жоохон төвөгтэй нөхцөл байдал үүсгэхээр ийм эрсдэл гарсан. Тэгээ энийг бол одоо ингэж шийдвэрлэж өгөөч гэж одоо улсын хурлын гишүүн Чойжл сүрэн, улсын хурлын гишүүн Заяавал нар бол хамтраад энэ асуудлыг төсвийг нь урагш татаад одоо баяр наадам эхлэхээс өмнө энэ одоо замын одоо барилга өгсөлтөй ажил дуусгах юм зохион байгуулалт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. За ерөнхийдөө бол одоо Улаангом доторх одоо хагарсан зам, замын тэмдэглэгээ гэх мэтчлэн одоо 1.1 тэрбум төгрөгийн өртөгтэй ийм ажил зам засварын ажил хийгдэхээр байгаа. Энийг бол аймгийн авто замын сангаараа бид бүхэн орон нутагтаа ингэж шийдвэрлээ явж байгаа. За Улаангомын гэрэлтүүлгийн асуудал байна. За баяр наадам болж байхад одоо сүүлийн үед одоо улс орны хөгжил дэвшил одоо гэрэлтүүлгээр бас нэлээд тийм олон нийтийн анхаарал, жуулчдын анхаарлыг татдаг болсон байна.
Тэгээ нийтдээ бол нэг 2 тэрбум төгрөгийн төсөвтөө гэрэлтүүлгийн ажил энэ жил хийгдэн, зураг төсөв нь хийгдсэн. Тэгээ энэ асуудлыг одоо манай эрчим хүчний сайд, Жойсүрэн сайд маань бас ажлыг хөөцөлтөд бүтээж өгсөн. За Улаангом маань бас ногоон байгууламж нэлээд дутагдaltaа. Та бүхэн бас аймгийн төвөө мэдж байгаа. Тэгэхээр бол бид бүхэн нэг аймгийн төсвөөсөө 1 тэрбум төгрөгийг ногоон байгууламжийн ажилдаа ингэж төсөвлөө тавьчихсан. Зураг төсвийг нь хийлэгдсэн. Тэгээ одоо энэ зүүн одоо газар шурааны ажил эхлэхээр энэ ажилдаа орцгоно. За дараагийн ажил. Улаангомын одоо нийтийн талбайнуудыг засварлах, тогтчуулах ийм ажлууд бас байгаа. Зураг төсвийг хийгээ бэлдсэн. За Улаангом сумынхаа төсвөөс бас нэлээдгүй асуудлыг шийдвэрлэж байна. Заримыг нь бас өөр их усрээс шийдвэрлэхээр одоо бас санал тавиад ингэ явж байна. За манай аймгийн морь барааны газар энэ жилээс өнгөрсөн жилээс эхлээд шинэ морь барааны газартаа болсон. Та бүхэн одоо Увс нуур руу очиж урд нь морь барааны газар очдог байсан бол энэ жил Наранбулаг сумын нутаг дэвсгэрт одоо шар бүрдийн хажууд гэсэн үг л дээ. Ийм газар одоо шинээр одоо морь барааны газраа 1 тэрбум төгрөгөөр тогтчуулнаа. Эннийхээ төсөв санхүүгээ аймгийнхаа орон нутгийн төсвөөс бид бүхэн шийдвэрлсэн. За хур хогны асуудал байна. Манай аймгийн энэ хур хог бол нэг 50 орчим га талбайд тархсан, зундаа шатдаг. Тэг шатсан нутаа нь аймгийн төв рүү орж ирдэг. Нилээн эмх цэгцгөө болцсон ийм асуудал байгаа. Тэг энэ асуудал дээр бол аймгийн төсвөөрөө манай аймгийн хурлын төлөөлөгчтэй ярилцаад 750 сая төгрөг төсөвлөж өгсөн. Энэ хавар одоо бид бүхэн энэ ажилд орцгоно. Хогоо цэгцэлнэ. Хуучин оршуулгын газраа цэгцэлнэ. За мөн шинээр оршуулгын газрыг бас бий болгоно энэ жил. Тий. За дараагийн. Ер нь энэ камержуулалтын асуудал бол маш их анхаарах ёстой асуудал байт юм байна. Ялангуяа төв суурин газар. Манай аймаг бол нэлээд хоцорч явдаг энэ дээр. Тухайлбал одоо ийм баяр наадам болохоор 100,000 орчим жуулчин нэрлэн гэхэд хамгийн багадаа 1000 халаасны хулгайч ирнэ шүү гэдэг сануулгыг бид бүхэнд бас өгч байгаа. Тийм болохоор бид бүхэн Увс аймгийнхаа төвийг тэр чигт нь бүхэлдэн ингээд камержуулалт хийхээр одоо энэ хавар ажилд орж байгаа. Бэлтгэл ажлаа хангацсан. Төсвөө аймгийн төсвөөсөө баталсан. Тийм. Ингээ ямар ч ясна ард иргэдийнхээ амгалан тайван амьдрах тийм ээ. Бас мэн одоо аюулгүй амьдрах энэ нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөөр одоо камержуулалтын ажлыг энэ жил цэгцэлж наадмаас өмнө ашиглалтанд оруулнаа. Улаангомыг бүхэлдэн оруулж байгаа. За дараагийн слайд. За мэн одоо зөөврийн тайз дэлгэцүүд, хөгжим хэрэгсэл, гэрэлтүүлэг, театрын тоног төхөөрөмж гэд нэлээдгүй ийм зардлууд бас гардаг. За нийтдээ 4 тэрбум төгрөгийн ийм шаардлагатай ажил бол одоо санхүүгийн асуудлын бол одоо манай улсын хурлын гишүүн Жойсүрэн сайд мөн хөөцөлтөд ерөнхийдөө бүтээсэн. Одоо худалдан авах ажиллагааны явагдаж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт энэ ажил хийгднэ манай аймагт. За Увс аймаг очисон хэн болгоно Увс нуурандаа очдог. Улаангом Увс нуурын чиглэлийн засмал замын барилгын ажил энэ хавар эхлэн 2 жил дамжиж хэрэгжинэ. Тий. 2 жил дамжиж хэрэгжинэ. За юудаач энэ хавар бол ямар ч гэсэн нэг сайжруулсан зам дээгүүр явчих болоо гэж бид бүхэн бас гордож байгаа. Хэрэгжүүлэгч компанид нь бол ажил нийлэхээр бас шаардлагуудаа тавина. За энэ бол саяны ярьсан асуудлууд бол улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бид бүхэн одоо шийдвэрлэх ийм ажлууд байгаа. За одоо хандивлагч та бүхэндээ хандаж дараах ажлуудыг бол санал болгож байгаамаа. За Увс аймаг руу ирэхэд одоо анхны сэтгэл угт хаалганаас эхэлдэг. Тэгээ угт хаалга бол бас нэг аятайхан байх хэрэгтэй гэж үзээд урд нь бол яг 2011 онд, 12 онд нэг хаалга босгосон байдаг. Нэлээд муудсан гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгээ энэхүү хаалгыг бол одоо харт харахта хувьцаат компани захирал аж үйлдвэрийн гавьяат ажилтнанд Дармын Сурмаажав гэж хүн байгаа. Та бүхэн таних баг. Тэгээ энэ хүн бол 1.2 тэрбум төгрөгөөр компаниасаа санхүүжилтийн гаргаад хандвар одоо урт талаасаа урах угт хаалгыг нь одоо хийж хэрэгжүүлж өгнө гэдээ одоо амлалтаа өгсөн. Ажилдаа орцсон байгаа. За дараагийн ажил. За хоёр дахь хаалга бол одоо хойд талаас орж ирдэг хаалга. Сая Жойсүрэн сайд бас сонирхолтой мэдээ хэлж байна. Боршоогийн боомтоор 134 мянган туваа иргэд орж ирсэн. 2024 онд ганцхан жилийн дотор. Тэгэхээр энийг туваа иргэд бол Увс аймагт дандаа хөрөнгө оруулалт хийчихэд худалдаа үйлчилгээ авчаад мөнгөө өлдөөчөө буцдаг. Увс аймагт хэрэгтэй.
За мэн одоо арын сумууд байна тийм ээ. Түргэн сагил, давс, бөхмөрөн, ховд сумын иргэд бол бас энэ замаар зорчиж ирдэг. Тэгэхээр энэ хой таалгыг бол бас манай залуучууд бол нэг 400 сая орчим төгрөгөөр төлөвлөж энийг бол хийж болохоор байна. Аргалын хөшөөтэй, угалзын хөшөөтэй ийм бас нэг хархираа амралт руу салах замын хажууд одоо ингээд төлөвлөөд хийцэн байна. Одоо энийг одоо ивент тэтгэгч нь одоогоор энэ хаалгыг манай аймагаас сонгогдсон улсын хурлын дэд дарга Төрөвдурж гишүүн бас санхүүгийн асуудлыг хөөцөлж өгөө гэдээ бас амлацсан байгаа. За нисэх буудлын хажууд бас нэг юм талбай тогтжуулахаар бид өхөн төлөвлөж байна. Зураг төсвийг гаргацсан. Увс аймагт онгоцоор ирсэн зочид төлөөлөгч болгон Увс аймгийн онцлогийг олж хардаг байх хэвээр. Явхдаа ядаж дурсгалын зураг даруулдаг газартаа талбайтай болжё гэж байгаа. Тэгээ энэ үднээс 300 сая төгрөгөөр ингээд тогтжуулж болно гэсэн юм зураг төсвийг бид өхөн бэлтгэсэн. Хандивлагч нь одоогоор тодорхойгүй байна. За онгоцоор ирэхээс гадна автобусаар бас Увс аймагт зөндөө олон дотоодын жуулчд ирдэг. Ард иргэд зорчдог. Тэгэхээр одоо автотээврийн үндэсний төв буюу автобусны одоо нийтийн тээвэр ирж очдог газар тээвэрчдийн талбай гэдэг ингэж тогтчуулъя. 350 сая төгрөгийн зардал гарч байна гэж ийм асуудлыг бас санал болгож байна. За Цэдэнбалын талбайн тогтцолт. Манай Цэдэнбал даргын талбайг бол 2012 онд сайхан 11 онд сайхан хөшөө босгож шинээр хийсэн. Байгаль цагуурын одоо эрс дээр уур амьсгалаас болдгийм үү, юунаасаа болдгийг бас нэлээдгүй хуучирч муутсан байгаа. Тэгэхээр бид бүхэн бол нэг 213 сая төгрөгөөр энэ ногоон байгууламжийг энэ за минь одоо эвдэрсэн одоо пилта шалыг нь солио гэдэг ийм төсөв гаргаж ирсэн. Тэгээ энэ ажлыг бол манай улсын их хурлын дараагаас нь Нэмдорт сайд, манай Увс аймгийн Зүүн говь сумын Зэ, улсын их хурлын гишүүн засгийн газрын хэрэглэх газрын дарга Учрал сайд нар бол бас бүтээж өгөхөөр хөөцөлдөө явж байгаа. Та бүхэнд бас талархлаа гэж хэлье. За Улсын Баатар Гиваны талбай бол бас нэлээд муутсан байна. За 150 сая төгрөгөөр бас засаж тогтжуулж болох юм байна гэж зураг төсвийн бид бүхэн хийгээ бэлтгэсэн байна. Хандивлагч нь тодорхойгүй байгаа. За 93 наадам морь оройны газраа шинээр тогтжуулж байна. Цэнгэлдэгэ тогтжуулж байна. Манай сур харвааны газар маань жоохон тогтчилт муутай хоцроод байдаг. Гэтэл Увс аймагч нь бас сурын харваагаараа улсын наадмын 2ч төрөөтэй ийм аймаг байгаад байдаг. 430 сая төгрөгөөр одоо бас зориултын сурын харвааны талбайг одоо ийм тогтжуулж болж байна гэсэн одоо зураг төсвийг хийгээд бэлтгэсэн. Хандивлагч нь тодорхойгүй байна. За Бортуулгаан тогтцолт гэдэг энэ найрамдлын хөшөө та бүхэн мэдж байгаа. Тэгээ энийг бол манай Дархан хот дэх нутгийн зөвлөлийг хамааралтай Увс нутгийн уугуул суугуул иргэд маань одоо 202 сая төгрөгийн хандив босгосон. Энэ мөнгөөр одоо тогтчуулж өгөхөөр одоо шийдвэрлсэн байгаа. За ирсэн зочин болгон улуун дээрээ гарч бас нэг арц умалгаж сан салхи тавьдаг тийм ээ. Чандван улаа шүтдэг. Тэгэхээр чандван улааны уулынхаа толдох толгоогоо бас жоохон ойрчилж яваа. Энэ яг нэг компьютер дээрээс зургийг нь авахдаа бас өөр газрын зураг оруулсан байлээ. Бид өхөн бол тийм гарчраад зогсох талбай нь ийм байж болох юм. Бууга доороо бол тийм кофе шоп мовтой ийм авц зогсолтойгоор ийм байдлаар бас ингэ тогтчулж болох юм аа. 250 сая төгрөг болж байна гэсэн ийм тооцоол хийсэн. Хандивлагч нь тодорхойгүй байна одоогийн байдлаар. За урагшаа тээлийн гүрд бишээ энэ ч нэг самбартаа хөдөлт аваад автотээврийн нэг юм тээвэрчдийн талбай хиймээр байна. 300 сая төгрөг гэж байгаа. Тэгээ бас ирсэн ачааны машинууд бас дотгошоо орохгүйгээр эндээ байрлаад ингээ явж байдаг. Манай тээвэрчдийн маань бас ой болж байгаа. Энийг бол одоо тээвэрчдийн холбоо маань одоо өөрсдөө санаачлаад хандваа босгоод бас хийхээр төлөвлөж байгаа. За хүүхэд залуучуудаа бас зориулаад бас нэг жуулчдын гудамж гэдэг юм уу, гэрэлт гудамж гэдэг юм уу нэг юм гудамж шинээр үүсгэе гэж байгаа. Өөрөөр хэлбэл манай хуучин гандангийн арталтай, хийдийн арталд, дараамын театрын арталд гэсэн үг. Ийм нэг гудамж байна. Энэ гудамжийг бас ингээд бурхан багшийн сэрэг дүртэй хүүхэд залуучдын одоо бас талбай байгаа. Тэр талбайтайгаа холбочихё. 250 сая төгрөгийн ийм зардал гарахаар байна гэж байгаа. Энэний хандивлагч нь тодорхойгүй байна одоогийн байдлаар.
Сая заяавал гişүүн хэлжүүлээ. Манай увс нутгийн бас дээр үеийн бахархал ба штэ. Төв хороонд Цэдэнбал, Төв театрт Түмэн Дэмбэрэл, Төв студионд Баянмөнх гэж одоо бахархдаг байсан гэж. Одоо Цэдэнбал даргын хөшөө аймгийн тамгын газрын өмнө байна. Баянмөнх аваргын хөшөө аймгийн биеийн тамир спортын газрын өмнө байна. Тэгэхээр одоо ардын жүжигчин Түмэн Дэмбэрэлийн хөшөөг одоо шинээр баригдсан театрынхаа өмнө бас барья гэдэг ийм санаачлаг гарч байгаа. Энийг манай Улсын хурлын гишүүн Болормаа, Улсын хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Баасан Дуурж нар зохион байгуулъя гэсэн. Бас мөн Өндөр хангаа сумын нутгийн зөвлөл өөртөө бас хийе гэсэн. Тэгээ сая нутгийн зөвлөлийн дарагтаа ярилцчихлаа. Та нар хамтраад сайхан улам сайхан хийчихээрэй гэдэг байдлаар бас ярьж ойлголцлоо. Энэ тэгэхээр энэ хөшөө хийгднэ. Энэ наадмаас юм. За энэ бас гэрэлтүүлэг чухал. Тэрний нэг ажил бол аймгийн одоо хамгийн өндөр цэг болох одоо холбооны цамхгийг цаатлын зурган дээр байгаа шиг ийм гэрэлт цамхаг болгомоор байна. Нэг 80 сая төгрөгийн зардал хэрэгтэй байна гэсэн ийм тооцоо бас гарч байгаа. Хандивлагч нь тодорхойгүй. За Увс аймаг бас хурдтаа гэдгээ бас илэрхийлж хурдаараа бахархаж, уяажтаараа бахархдаг тийм ээ. Ийм бай гэдэг үеднээс одоо цэнхэр тэнгэрийн хөлөг гэдэг ийм хөшөө морины одоо хөшөө цогцлбарыг шим морь барааны газар одоо шинээр хийхээр төлөвлөж байгаа. Тэгээ энийг одоо манай улсын хурлын гишүүн Батбаяр түүний Монгол улсын тод манлаа бичээрэн далаанаар бол санаачлаад одоо бэлтгэл ажилдаа орцсон өөртөө одоо хөрөн мөнгөөр санхүүжүүлээд наадмаас юм энэ цогцлбар хөшөөгөө хийж өгөх юм аа. Далаагаа одоо баярлалаа нийт усчуудынхаа өмнө. За энийг бүгдээрээ мэднэ тийм ээ. Өндөр цагаан худаг жоохон оройн цагаар халтхай харвал аимшигын киноны нэг үзэгдэлч юм шиг харагддаг бол одоо тэр нэг өөрчлөё. Ядаж өнгө зүсийг нь өөрчлөөд гэрэлтүүлэгтээ аятайхан болгочихъя гэж байгаа. Тэгээ нэг 40 сая төгрөг байвал гадна талыг нэг аятайхан болгоо засч болж байна гэсэн тооцоол байна. Хандивлагч нь тодорхойгүй байна одоогийн байдлаар. Ажилчны хорооны хүүхдүүд байвал амлж авч болно шүү. За цэцэрлэгт хүрээл нь шинээр бас нэмж хийе. Увс аймаг цэцэрлэгт хүрээл нь одоо үнэхээр хомс байна. Хүүхэд залуучууд чөлөө цагаа өнгөрөөдөг газар ховор байна гэж яригддаг. Юун нь. Тэр ч юуднээсээ бас дээр нь ерөнхийлөгчийн тамгын газраас ирсэн бас чиглэл байгаа юм жишиг цэцэрлэгт хүрээлэнг байгуулаараа гэд. Тэгээ энийг бол одоо ногоон пассворт гээд манай Цэрэнбат сайдын үед эхлүүлсэн нэг ногоон байгууламж өгөх газар байгаа. Тэр газар хийхээр төлөвлөж байна. Тооцоолыг хийж үтсэн нэг 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй ийм ажил байгаамаа. За Увс аймагт ирсэн болон эсвэл одоо хүүхэд залуучууд, оюутан залуучууд одоо ингэ зураг даруулдаг газар бас ховор Балдаргийнхаа хөшөөн дээр нэг даруулна, Баян аваргийнхаа хөшөөн дээр нэг даруулна. Тэгээ ядаж нэг ийм зураг даруулахад зориултын ийм нэг газрыг нэг 6-аас 10 газар өөр хэлбэртэй, өөр өнгө дизайнтай Увс нутгийн онцлогийг шингээсэн ийм зураг даруулах байршлыг одоо бас тогтжуулъя гэж байгаа. Энэ бол нийтдээ нэг нь бол 5 сая төгрөг, 10 ширхэг нь бол 50 сая төгрөг болно гэж байгаа. Ариун цэврийн байгууламж энэ зууны одоо Увс аймагт ирж байгаа энэ ойн арга хэмжээний үеэр хамгийн багадаа 100 мянган дотоодын жуулчин ирнэ гэж тооцож байгаа гэдэг. Гэхдээ энэ 100 мянгаас 150 мянга болох магадлал өндөр. Тэр бүх хүмүүсийн жорол нь яах вэ гэдэг асуудал бид бүхний бас хамгийн тулгымцсан асуудлын нэг нь. Тэгэхээр нийтдээ хичнээн билээ энэ чинь 500 орчим жорлон билүү 1000 орчим жорлон билүү ингээд бид бүхэн байрлуулах юм аа. Увс нууран дээрээ, Хиргас нууран дээрээ. За минь одоо наадмын талбай дээрээ, морь барааны газартаа. За минь одоо хоноглох байрыг зааж өгнө. Манай Увс аймгийн улаанд байгаа нийт зочд дуудлын орны тоо бүгдээрээ нийлээд 500. 150 мянган хүн ирэх юм бол 149,500 хүн зочд дуудалд орох боломжгүй. Тийм болохоор ах トゥ төрөл садан дээр очно. За очдог айлгүй хүмүүс нь бол түрээсийн гэр, түрээсийн майхан ийм кемпүүдийг бид бүхэн өсгөж өгөө. Гашууны голын гол дагуу, улаа тойроод, урагшаа өргөн ширэгт, хоошоо хар ус, тийм ээ шавартын нам чиглэлд ийм газруудыг бид нар одоо бий болгож өгнө. Ирсэн жуулчид мөнгө төлөөд, түрээсээ төлөөд гэрт уржуулна, эсвэл өөртөө майхнаа бариад хоноглож уулна. Харин төрийн зүгээс бид нар журлан барьж өгөх ёстой, хогийн цэгийг нь байгуулж өгөх ёстой. Төр цэвэрлээд аваа явуучих хэвээр тэрнийг.
Тэр үднээс энэ журлангийн асуудлыг бол иж бүрнээр цогцоор нь ингэж шийдвэрлэхэд одоо энэ улуун уулын хажууд ч гэж байна. Соёл амралтын хүрээл нь одоо байж болох бүхэл газараа одоо журлан байгуулнаа. Энэ журлан дотор олон янз суурин журлангууд хийгдэх газраа хийгдэн, зөөврийн журлан хийгдэх газраа хийгдэн, түрээсийн журлангууд ч бас ашиглана энд. Ингээд одоо 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай яг энэ журлангийн чиглэлийн одоо зөвлөлт үйлчлэгээ үзүүлдэг компанийн тооцоол нь ингэж гарсан байгаа. Тэгээ бид бүхэн бол энэ асуудлыг одоо байгаль орчны сайдад хандсан одоо бүтэх хэсэг нь одоогоор тодорхой болоогүй ингэж явж байна. За соёлын хүрээ байгуулнаа гэж байгаа. Одоо наадмын талбай нь өмнө одоо бид бүхэнд 1 га орчим газар байгаа. Тэндээ бүх сумууд нь 3 гэртэй, нутгийн зөвлөлийн гэр гэдэг нэртэй. Гэхдээ тэндээ бас сумынхаа онцлогийг харуулсан уламжлалт, тийм музейн үзүүрч гэдэг юм уу, ардынхаа бас биет болон биетус өвийг харуулсны онцлогтой соёлын хүрээг бий болгоно. Энд бол 230 сая төгрөгийн тогтчлтын ажил шаардлагатай гэсний тооцоол гарсан байгаа. За дараагийн слайд. За хит хитэн гудамжийг бол одоо наадмын талбай явах хит хитэн гудамжийг төв замаас наадмын талбай явж байгаа. Одоо март гэж яриад байна л да. Одоо хуучнаар ахуулчилгааны уулзуураас дээшээ явж байгаа. Нөгөө нэг нь бол одоо хуучнаар одоо их найдын уулзуур гэж ярьдаг. Кино театраас дээшээ явж байгаа уулзууруудыг бас мөн одоо ногоон байгууламж бүхий явган хүний замыг шинжлэх байдлаар тогтчлтыг хийхэд нэг нь 371 сая, нөгөөх нь 351 сая төгрөгийн юм зураг төсөв хийгдсэн бэлэн хүлээгдэж байна. За минь одоо Увс нуурын дэргэд нэг угтах хаалга хиймээр байна гэж байгаа. Увс аймагт очисон хэн болгоно Увс нуурандаа очдог. Тэгээ энэ хаалга нь бас Увс аймгийнхаа соёл ёс заншлыг харуулсан ийм аятайхан ийм хаалганы ийм тогтчлт хиймээр байна. Ирсэн хүмүүс бас нэг зургаад аруулаа явдаг ийм газар байвал зүгээр байна гэсэн ийм саналыг бас орон нутгийн иргэд бас гаргасан. Тэгээ энэ ажлыг хийхэд бол нэг 100 сая төгрөгийн шаардлага байна гэсэн ийм төсөв хийгдсэн байна. Гэхдээ энэний хандивлагч нь одоогоор тодорхойгүй ийм ажил байна. За гих мэтлэн одоо нийтдээ 22 ажлыг бид өхөн энэ ойг тохиолдуулаад хандиваар хийж болох юмаа гэж зураг төсвийн хийгээ бэлдсэн байна. Тэгэхээр энэ 22 ажлын нийт төсөв 9.3 тэрбум төгрөг бол наадам хийгээд явхад ард нь үлддэг тогтчлт бүтээн байгуулалтын шинжтэй ийм ажлууд юм. Тэгэхээр энэ ажлуудаа ч гэсэн одоо манай сумын нутгийн зөвлөлүүд төгсөлтөөрөө ч гэдэг юм уу ингээ хийж болно. Тэгээ энэ ажил дээр бас нэг ажил орхигдсан байна. За тэрийг бол одоо өөрсдөө хэлэх бол яах вэ? Бас нэг төгсөлтийн нөхдүүд бас ингээд талбай хашиж аваад ингээд мод тарьцсан, хашаа барьцсан ийм газар байгаа. Тэрийгээ бас тогтчуулаарай гэж аймгийн зүгээс бас шаардлага тавьж байгаа ийм ажлууд бас байгаа. За ингээд одоо та анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэн минь одоо Увс нутгийнхаа ойд бас ийм байдлаар оролцож санхүүгийн дэмжлэг үзүүлэх ийм боломжууд байна гэдгийг бас танилцууллаа. Ингээд одоо хаанч Увс нь Увсынхан дэмдээ гэдэг тийм ээ. Нутгархаг гэж яриад байдаг. Би тэрийг бол нутгархаг гэж ойлгодоггүй. Ер нь дэмдээ байх чанар ихтэй, байгаль цагуурын онцлог хүнд нөхцөлд аж төрн амьдарч өссөн учраас тамирчтанч тэр, урлаг спорт соёлынханч тэр, энэ эрдэмтэнч тэр, ус төрчтөнч тэр нэглэн тийм зоримог дандаа нэг тийм амжилтанд хүрдэг ийм хүмүүс байдаг. Тэгэхээр та бүхнийгээ цаашдаа ч гэсэн бас дэмдээ явж, бие бинийгээ түшиж, бие бинийгээ дэмжиж амжилтанд хүрч байгаараа гэдгийг одоо Увс аймгийн засаг даргын зүгээс бас захиж хэлэх байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.